Сайн байцгаана уу эрхэм мөнөд үзэгчтэй Кайцдаг подкастнда бүгдээрээ тавтай морил. Контент эхлэхээс өмнө subscribe дараад 7 хоног болгон шинэ түүхээ алдалгүй хүлээж аваарай гэж хүсье. За ингээ бүгдээрээ эхэлцгээе. Чимэн хөөрхөн чи өстө гоё шүү гэл ингээл хажууд ингээ явж идэг хүмүүс яг үндэ эцсийн мөчөд дийлэнх нь намайг жоох ингээд хавирсан мэдэхгүй юу. Манай өвөө маань надаас яг нэг асуулт асуужсэн юм. Ямар чи сайн хүн гэж яг хэнийг ямар хүнийг боддیں۔ Чамайг тэнд ингээд зүхээд байж байгаа хүн үхгээ твцэж байхад чамд тусалж магадгүй. Харин хажууд чинь өнгөтэй өөдтэй үеч чинь хажууд чинь байж байгаа хүмүүс чамайг яг зовоод ирэхэд алуу болж магадгүй шүү. Тийм нээзүүдийн хүрээлэг тийм. Чи угаасаа мундаг болно нээзээ. Чи ингэж хичээж байгаа зүгээр одоо энийг ингээд даваа гарчин бүр хэцүү байл ингээд яраарэ залгаарай. Би чиний ингээд мэдэрч байгаа мэдрэмжийг 100% ойлгож чадахгүй ч гэсэндээ сонсъё гэдэг найзууд одоо ингээд тунаад үлдчихэд байгаа байхгүй юу? Уучлагдах чинь бас айгүй чухал юм байна. Уучлахад айгүй хэцүү эсэрнээ уучлсан хин нэг гэвэл юм байх вэ? Аавыгаа уучлахаас амар хэцүүс. Архины асуудал байсан уу? Байсан. Гэр бүл маргалддаг, зодтолддог. Харсан уу? Харсан. Одоо бол харилцаа бүр маш гүйд. Энэ бас яг одоо айлын томын бас том болоод ингээ аав ээжтэйгээ ингээ ярилцдаг босноос хойш байдал нэлээ өөрчлөгдсөн болоо гэж би боддог. Зүгээр л нэг өдөр яг ч юм ярмаар санагдаад яриад гисэн байхгүй би. Өмнө нь л ингээ амар нут өгсөн тий. Тэгээд өөр хүнд ярих уу гэдгсэн чинь ээжтэйгээ ярихаас өөр сонголтгүй болсон байхгүй юу? Дүү чи эрэхтэй би дүүтэйгээ яг эмхтэн хүн шиг юмарч чадахгүй учраас 10 жил маш их шилжсэн найз. Өөр хүнд ярих надад сонголт байгаагүй би ээжтэйгээ л ирсэн. Өөрийнхөө подкаст нар бол амар их мэдрэмжээ илэрхийлж чийт юм бэл ч тээ. Нэг ер нь бол жоохон хувийнх дээрээ ер нь бол жоохон хамааламаагүй бичдэг ер нь л. Яг юм илэрхийлж хэлж байгаа өгнүүд нь нэг бол яг юм охин нь ингэж юм гэж амар бичээд тэгвэл нөгөөх нь болохоор найз нь ингэж ингэ бичсэн тийм. Тэр нь надад амар сонирхолтой санагдахгүй. Яг тийм. Одоо ингээ хүмүүс чи зүгээр л би инглээ тэглээ гэл ингээл бичиж штэ. Тэнгүүд яг чиний бичиж байгаа тэр одоо бусдад ингээ хандаж ингээ бичингүүд яга охин нь гэж хэлээд идэм бол гэж би бодсон нэрий. За энэ дээр жоохон дипрнэ. Окей. Энэ ер нь бол нөгөө нэг би чи 19 дуугаас хойш ингээд дуу муу гээл жоохон ингээд намайг Монгол улс даяараа мэдхгүй ч гэсэн нэг тодорхой хэмжээний мэддэг сонсдог хүмүүс байгаа штэ. Тэнгүүд мэдээч хэрэг сайхан хүмүүс их. Тэнгүүд бас нөгөө талаараа намайг үзэн яддаг хүмүүс бас яг их байхгүй. Энэ хоёр ер нь бол надад яг тэнцүү биш санагдаад байдیں۔ Аль нэг хэсэг нь илүү мэлүү биш. Яг л 50-тай. Тэнгүүд би тэрэн дээр тойд юу гэж бодож ирсэн бэ гэхлээр энэ хүмүүс ингээд намайг хин нэгний охин гэж бодохгүй шууд ингэж дайраад тэр нөгөө дайрсан юмыг нь манай аав ич хоёр одоо уншихгүй юм шиг те. Одоо бодоод харна зүгээр цаваараа би шууд охин нь гэдэг юм бол үгүй ядаж бас энэ ч одоо хин нэгний охин штэ гэд тэнд нэг одоо нөгөө бодож байгаа бодлоо шууд комент болгож ингэ бичгийнхаа оронд нэг тэрнийхээ өмнө бодчвол бас те гэж бодоол мэдгүй тэгэл тэрэндээс хашаа ингээл амар тийм ойрхон бид нар яг адилхан би бас хүн та бас хүн тийм би нөл ордог биш үдэ ухаадаг наа ингээд зүгээр ингээд хаяада жоохон тэгээд идэв ба нийтлэг ч гэдэг юм уу чамаа ингээд амар ингээд буруугаар ойлгодог тийм нэг ойлголт гэвэл юу ямар ойлголтууд байд юм бэ? Тэгэхдээ одоо нэг тийм буруу ойлголт бүр ингээ хамаагүй болцсон мөлий. Ямар ч хамаагүй болцсон. Бүгдийг ингээд сайхан хүлээгээд авъя. Одоо юм сөрөг комментууд байгаа штэ хүмүүсийн анхандаа бол би бүр ингээд навс цохолдог гэсэхгүй бүр ёо гэл миний ээж хүртэл намайг ингэж муухай хэлээг байхад яаж энэ хүн намайг ингэж хэлж чадчихна гэл тэрэн дээр дүүлж унтал. Тэгээ ингээд явсаар байгаа л одоо тэнгисийн эргэх хол бүр цохилтнаас амар исэн заяа бүр. Тэр үед бичсэн үг уншсан. Намайг хамгаалаарай байгаа. Ёо бүр амар цохгүй бүр. Ер нь ингээд сайн хүн муу хүн гэдэг чинь яг юу ингээд нилээ ингэж нухацтай ингэж бодож үзээд. За. Тэгээ ингээ өөрийнхөө амьдралд ингээд намайг чимэн хөөрхөн чи өстө гоё шүү гэл ингээл хажууд ингээ явж идэг хүмүүс яг үндэ эцсийн мөчөд дийлэнх нь намайг жоох ингээд хавирсан мэдэхгүй юу? Намайг одоо ашиглаж зүгээр ингээл өөртөө ашигтай байдлаар ингээл ханддаг ч юм уу те.
Тэгээд манай өвөө маань надаас яг нэг асуулт асуужсэн юм. Ямар чи сайн хүн гэж яг хэнийг ямар хүнийг боддیں۔ Гэт тэгэхээр би ингээд шууд ингээд таахгүй. Тэгэл өөршгөө хүнийг гэд би хариулсан байхгүй. Тэгсэн чинь чамайг тэнд ингээд зүхээд байж байгаа хүн чамайг ингээд үхгээд твчиж байхад чамд тусалж магадгүй. Харин хажууд чинь одоо гоё сайхан гээл өнгөтэй өөдтэй үеч чинь хажууд чинь байж байгаа хүмүүс чамайг яг зовоод ирэхэд алуу болж магадгүй шүү. Чи тэгэхээр сайн хүн, муу хүн гэдэг хоёрын ялгааг ингээд одоо ер нь л шууд одоо бодож байгаа ботлох бүр ингэж өөрчлөл гэдэг тийм сурамж айлдаад. Тэгээ одоо ингээд тэр нэг сүлд мүлд орсон подкастуудын комментиг харахаар яг тэр нь ингээд надад амар гоё суусан юм шиг байна. Йоо энэ хүн яг надад туслах байх гэж бодож байна. Би бүр ингээд намайг бүр амар битсэн бод. Бүр ингээд хамаагүй энэ л яг эцэг өмчөд надад баг хань олно шүү гэж ингэж бодоод уйсан чинь тэр сөрөг комментууд ингээд надад бүр ингээд баг ингээд дэмжиж авч санагдаж байна. За ингээд харч чинь сайн мууг нь за ингээд ойрын хүн чи юм байж болох юм байна гэж харчж байгаа тохиолдолд яг одоо цензур нь одоо яаж үүсэж байна? Тэр амар хэцүү юм л тэрийг нэлээд сурах хэрэгтэй зүйл үлээ. Тэглээгээд бас яг нөгөө сайхан хүмүүсийн бас ингээд үгүй чи юм уу гэдэж болохгүй шүү дээ. Харин тэгэнгүүт одоо тэр өгж байгаа мэдрэмж энэ нэрэх ч юм уу те тэр харцсан ямар байна. Тэгвэл одоо ингээд нас яваад ирэхээр ингээд баг ингээд хүний ингээд харцыг ингээд хараад арийнх нь ингээд бодлыг баргал ингээд гадарлах гээд байгаа юм шиг болчт юм байна. Амар олон хүмүүстэй ажиллаад ирэхээр тэгдэл ах л та. Энэ жилээс л ер нь бол би бүр ингээд нүдээ ингээд шинээр ингээд угааж агаад ингээд ертөнцийг харж байгаа юм шиг айгүй тийм цензуртай бас ингээд баланс чадаад байгаа байхгүй юу? Өмнө нь ер нь бол одоо нөгөө начиг хүмүүс сайн хүн гээл бүх хүмүүсийг сайн хүн гэж бодоод өөрөө тэгээл тэг ингээ алтхан алтаал гомдол уйлах үед амар их байсан бол одоо болохоор хинт туслахгүйгээ одоо шийднэ гэх юм уу шууд би сайн хүн байх гээд бас хүнд тусалсан чинь намайг эсрэгээрээ бас л бүр ингээд амар ингэсэн хүмүүс бас байгаад байгаа байхгүй юу өмнөх одоо өчүүдэд өөрөө төлөө хэрнээ бас аль тал яаж вин байх уу гэдэг шийдвэрийг гаргаж суурж байгаа. Энэ тийм амархан юм биш үлээ. Одоо ч алддаг. Тэр нэг юм урам хуурж байгаа мөчөд хэцүү шттэ ингээл хүн унж байгаа штэ. Тэр мөчөд яг ингээ босгож юу нөлөөсөн? Тэр хэцүү одоо нөгөө давж байгаа нэг амар цаг хугацаа байгаа штэ. Йоо миний найз намайг ингэж байгаа юм бах та гэж юм уу те одоо миний хайртай хүн гэж байгаа юм бах та. Тэр цаг хугацаа чинь яг босгоход нөлөөлдөг юм шиг санагдсан. Нэг тийм мэдрэмжээсээ цухтаад байхгүй. Окей хүрээтэр зүгээр. Хойлоо нүрэлтэй. Юу болоод байгаа наач гэл түүнээс ингээд цухтаад ахаар араас хөөд идэх байхгүй юу. Эзэн нэгэн цагт намайг амар завтай гэртээ яг ингээл яж хахад өө чи завтай болцсон уу гэ тэр мэдрэмж шууд ингээл дайрал ороод ирнэ те. Тэгж зүгээр цухтажсэнаас ер нь бас сүүлийн үед ингээд шууд бүгдийг хүлээж авахыг айгуу тийм илүүд үзээд байгаа. Тэгснээрээ одоо нэг тийм миний хувь хүний хөгжил илүү хурцсаад байгаа юм шиг надад санагдсан. Нүүрт болно гэхээр ямар байдлаар нүүрт болох вэ? Тэгэл шууд мэдэрнэ. Тэр ирж байгаа хөлтийг мэдрээлээ. Чиний ингээл уур хүрнэ штэ. Уурлал шууд уурлна. Яг Артур нэг заавалч хүнийг бодол яваад тах хэрэгтэй юм лээ. За яг яагаад вэ? За намаа чи яг яагаад вэ? Юунаас олж уурлж ийн гэд яг нөгөө сэтгэл зүй гэдэг юм ингээ яриад идэг гэх юм уу. Тэгэл үргэлж ингээл дотроо ингээл би ийм дээр ингэж уурлаад тэгчлээ. Тэгвэл одоо өөр нэг яаж хийж болох юм бол гэдэг ч юм уу нэг энэ яг тасных хуу. Нуугдсан мэдрэмжүүдээ илүү таньж аваад тэгэл бас өөрийгөө нөгөө талаас ингээ мэдэж аваад байгаа юм шүү. Тэ ярих амар чухал юм л. Би ч өмнө чи хинт ярих уу? Бараг хүн ярьдгүйсэн. Ер нь ярьдгүйсэн. Тэгэл ингээ дотроо тэгээ ингээ бугларчдаг юм бэл. Ингээ амар ингээ зүгээр. Тэгж амар хүн дөрөлдөг. Хор тавтар шиг зүгээр бүр бараг нэрээ. Тэгэл одоо болохоор амар их ярьж байгаа. Тэгэл найзууд руугаа шууд заалгаал за ер нь жоохон хэцүүч шүү. Тэгтээ яриад өгөөрэй ингээл хойлоо яриа шүү гэл. Тэгээ найзууд заахгүй шууд иж рүү орч авч. Ижээ гэл. Охин жоохон гонигтай наа гэл. Ерөөсөө ярих л хэвээр. Ярьж чадахгүй бол бүр ингэ хүчээр ингэ бич бүр ёо. Хүн болгоны дотор ингэ ил гаргадаг ч гэсэндээ өөр өөртөөхөөрөө даван туулаа явж идэг учраас энэ мэдрэмж ирэхэд яах ёстой юм болоо гэдэг одоо ойлголтгүй болоод ирэхээр ингэ тэнцэн айгу уддсан юм шиг санагдсан. Хин нэг нь нэгнээсээ илүү зовоод илүү жаргаад байгаа юм байхгүй л байгаа байхгүй юу. Тэгэл
хүний заавал чинь тэр хүндээ яг л хэр хэцүү нь адилхан л мэдрэгдэж байгаа шүү дээ. Хүн юм ер нь бол нөгөө нэг унсан нөхөндөө дахиж унахгүй. За унлаа гэхэд ер нь бол яаж гарахаа мэдэж орно шүү дээ. Тэр нөгөө цаг хугацаа амжилна гэж яддаг шүү дээ. Йоо Харин тийм гэж боддог. тэрэн шиг одоо үний юм бараг байхгүй хөө. Цаг хугацаа л яг бүгдийг эмчилнэ. Хэцүү юмыг бол үгүй сайхан юм ч гэсэн цаг хугацаа л яг л харуулдаг л та. Гэтэ надад энэ дээр нэг юм жоохон дэлгүүлэг бодол байдгийг. Энийг нөгөө илүү эргээр нь одоо харахтаа одоо миний ажил, миний карьер, миний гэр бүл гэл бүх юм байгаа штэ. Эрүүл мэнд, миний ээж аавын эрүүл мэнд гээл тэгдэг ч юм уу. Би айгуу тийм их хэмжээний одоо тийм төсөөлдөг байхгүй сайн сайхнаар бүгдийг нь ингэсэн байна, тэгсэн байна. Йоо би баг ингээл дэлхийн тайзан дээр Blackpink артист гарч ийн гэдэг ч юм уу бүр ингээл тэрийгээ ингээ боцоор аваад бүр ингээл зүүдэлж мэдлээ л те. Тэгэнгүүт энэ дээр яг хуу чи хизэж чадахгүй гэдэг хүмүүс бол байгаа. Окей. Яаж мэдгийг тийм үстэй. Цаг хугацаа зөөр ингээд хэмжигдэхүүн штэ. Болцсон байгаа байхгүй юу? Ирээдүйд болцсон байгаа штэ би ингээд бодоод байгаа юм. Би ингээд миний сэтгэлд багтаад байвал би чадсан байгаа. Яг гада. Ер нь ингэж бодох туфтаа. Тэгээ нэр ингэж бодохоор амар гоё тийм л. Тэгээ манай нэг аюу тийм сайн эмэгтэйнээс бас тэгж хэлжээсэ. Би чинь бас харьцангуй энгийн хүмүүсийг одоо л ингээл аюу тийм mood swing гэхдээ те ингээл жоох ингээ бичтэй гинт амар гоё болж байгаа. Тэр чинь би анзаарсан. Бүр амар Бродкаст нэр яг тийм санагдсан. Тэгээд тэрийг манай над дээр тэгж хэлсэн. Наа чи ингээд амар ингээд унаад ирэх юм бол зүгээр тэр нөө төсөөлдөг ирээдүйн чи бүр өөрөө чамд ир хурж ирээд гарнаас чинь атгаад босоод иргээ босч ийн гэж чи ингэж төсөөлөөрэй. Гэт ер нь амар тийм аятай хамлцсан шүү дээ. Дотор ингээд байнгын мэдрэгддэг би тийм болцсон байна гэдэг мэдрэмж яадаг шүү дээ. Тэр ер нь хизээнээс бүр яг энэ л юм байна гэдэг мэдрэмж мэдэрч эхэлсэн. Одоо тэр нь одоо сайн муу сайн одоо тэр ирээдүйд хүсэж байгаа тэр нэг юм чинь гэсэн үг шүү дээ. Тэр баг төрхөөс байсан баг. Ер нь бол баг тийм би бүр ингээл уусаал хүүхдүүд том болохтой одоо ингээл гоё юм машинаас божрол бистэй ийм гоё ихч болцсон байна гэл ингээл боддоо штэ. Яг адилхан. Тэгэхээр минийх арай илүү хүн ингээ юм өөдөөс яриад хад би тэнд өөр юм ингээ бодддаг байхгүй. Тийм нэлээд тэгдэг байсан. Тэг ингээд багш ингээ хичээл зааж байгаас өөр юм ингээ бодцсон гэл тэгэл ингээ гараад бараг ингээл явчихвал ийм бодод идэг зэрэг. Тэгээ энэ ер нь байнга байдаг юм. Тэгээ энийг ашиглаад ажиллаа хийгээд байл та болно. Дуу бичгээд тасал нэмэртэй шүү дээ. Тэгэх бах тэ нэрээ. Тэгээ одоо тэр нь жишээлбэл ямар бодоод байдаг. Одоо ирээдүйд хүсэж байгаа чи гэсэн үг шүү дээ. Би ер нь бол яг зүгээр айгуу тийм маш том хүслийнхаа яг голынхыг хэлэх юм бол яг л дэлхийн дуучин, дэлхийн хүн болно гэдэг л мөрөөдөл байгаа байхгүй юу? Тэгээ энийхээ төлөөч ганцаарцсан гэсэн ганцаараа явж л нэр. Ер нь л тэгээд яг хүсэж байгаа юм маань айгуу тийм тодорхой мэдгүй магадгүй хайр дурлалаас илүү надад үнэтэй байгаад штэ. Тэгэл зүгээр ингээд шулууд ингээд илтгэсэн бол окей гэж зүтгүүлцдэг нь. Бүр цаатлын нэг мөрөөдөл байгаа. Би зүгээр юм модчиг хүн болмоор. Моднууд ч нэг үнцээрээ ингэж холбогддог штэ. Энэ ингээд ганц амьдралтаа би ингээд сурсан бүх юмаа зүгээр аваад ямааргүй байхгүй юу? Байж болох ингээд нэгээр нь аличи нэг миний энийг сураатах, энийг сураат. Гэтэ энийг битээ аваарай. Энэ муухай, миний энэ бас муухай шүү. Би ч бас муухай үедээ муухай. Тийм хүн болмоор. Би зүгээр мод болмоор. Тусдад хуваалцдаг уу? Тийм ингээд зүгээр ингээд шеэр ав. Дэлхийн од бол үнэхээр чадахгүй байвал тэгвэл яах вэ? Од болох хүүхдийг би гаргаад ирэл гэдэг ч юм уу те. Ийм л lut. Цаана одоо ийм амар ин тод хөсөж штэ те. Тэнгүүд нь яагаад ийм болох гээд байна гэж юурээс асуужсан уу? Асуужсан. Би бас энэнийхээ хариултыг ер нь бол одоогоор олцсон гэж боддоо штэ. За. Нэг тийм хүмүүс ч ингээд чиний амьдралын утга учир юу вэ гээл тэнгүүт наадах чи хэцүү асуулт энэ асуулт ингээл гацдаг тамиг надад бол амар амархан. Би өөрөө ер нь л нэг гэрлүүдийн нэг гэж боддог байхгүй юу? Одоо дэлхийн ертөнцид тодорхой хэмжээний гэрлүүд байгаа. Тэдгээр нь одоо бусдыгаа аюу тийм дагуулж явах үүрэгтэй угаасаа ирсэн одоо
Зүгээр тийм бурхантай окей би ингээд сайн муутай бүгдийг дагаад хүмүүсээ даваалаад сайн зүг рүү явна гэд ингээд сайхан гар үсгээ зураад төрсөн чимшигтэй тийм мэдрэмж зүгээр ингээд надад байгаад идэв. Тийм болохоор ингэж бодох дуртай. Тэгээ би хичээнэ. Одоо ингээд мундаг болох гэж хичээнэ. гэрэл гэдэг ингээд тодорхойлж шүү дээ. Одоо ингээд бидний ингээд харж байгаа чинь гэрэл болго өөр өөртөө гэсэн ингээд өнгөтэй, өөр өөртөө гэсэн юм цацрах хүчин чадалтай байгаа шүү дээ. Тэнгүүд одоо тэр олон гэрэл дундаас ямар гэрэл нь одоо яг бодит байдал дээр хүмүүст яг яаж одоо нөлөөлөх юм уу те? Миний хамгийн сайн нөлөөлж чаддаг юм тэр тухайн орчныг би нэг тийм 50 болгож чаддсан юм санагдаад тий. Би ингээ юу ч хэлэхгүй ингээ намбайгаа сууж хахад нэг хажуу хаваар байгаа хүмүүс логик харчаад окей нэрээ юунч заах тий. Тийм ингээ бодол өгдөө шүү дээ. Тэгэл ингээл нэг тиймэрхүү нөхцөл бол байдаг. Юмыг амар тийм хүндрүүлэхээ болсон гэдгээл ер нь л манайхаа юмыг хүндрүүлэхгүй шүү. Угаасаа хүндрүүлчихвэл бүх юм хүнд шүү гэл ингээл жоохон энийг ингээл илэрхийлчих гээл яриад яваад идэх л та. Чи өөрөө ингээ өгнүүдээ ингээл бичээл тэгэл ингээл өөрийн гэсэн яг нэг юм дотоод хүнээсээ нэг юм илэрхийлж гаргаж байгаа штэ. Дуу болгоноороо ер нь өөр утгаснаа гэж тийм үү ингээд илэрхийлэхийг хүсдэггүй. Эсвэл бол яг нэг мэдрэмжийг илүү их одоо ингээ хүмүүст ингээ өгье гэж чи ингээ боддгоо. Мэдээч хэрэг өөрл мэдрэмжүүдийг янз янзын талаар нь л гаргаж ирэн л тээ. Одоо зөвхөн хайрын дуу хийгээд байвал амар утгартай шүү. Тэгэл ганцаардлын л гаргаж ирнэ. Тэгтээ ганцаардахад бас айгүй олон төрлөөр ганцаардсан шүү дээ. Тэр чинь хүмүүний ганцаардал бас өөр ихгүй юу. Тэгэл тэр мэдрэмжүүдийг яг барьж аваад тэгэл бас нөгөө төсөөлж бодно шүү дээ. Хажуугаар. Тэгтээ бас надад илүү ингэ мэдрэгцсэн юм а ч гэсэн би шууд бод дээр нь бас шууд бичихгүй байна. Тий. Жаргалтай байл жаргалтай. Ямар сайхан байна. Хүнд дурлсан бол тэр залуу ямар сайхан юм бэ гэл тээ. Би өчтөр ингээд 1 2 3-ыг сонссон бай. 10 жилийн дараа 1 2 3-ыг сонсонгуутлаа яг тэр 10 жилийн өмнө анх сонссон үеийнхаа үнрийг нь бүр санаад хаана юу байсан санаад турсамжийн ерөнхий одоо би өөрхөө дугаар 100% болох гэдэг аахгүй. Үнэн юм аа ингэ сандгүй штэ. Хайда би бол шүгдэр нэр юу өснээ санахгүй зөө. Тэгээд зүгээр л дуу сонсоол тэр хүний ингээ амар санддаг ч юм уу. Тэр мэдрэмжээ бүр яг ингээд шууд ингээд нэрээ гэсэн штэ. Энэ л дуу хийж байгаа зорилго. Гэхдээ цаагаараа жоохон том юм яаж байгаа бас би нөгөөсөн ш дэлхийн хүн одоо модны үнс энэ дуу хийх чинь миний төвл ахгүй тийш өөр. Би энийг ашиглаж тийш өөр. Би бас нэг ажиглаж исэн нь дуучич гэдэг юм уу? Бүр яг мэдрэмжээрээ бусад хүмүүст ингэ нөлөөлдөг хүмүүс нь өөртөө яг тэр мэдрэмжээрээ бүр яг уналт бастай амар тэд нэрийг ч бүр толгон нэрэн тий. Тэгж дуунуудаа яг даахгүй юу? Одоо яг сонирхолтой байгаа таахгүй. Чи ингээд өөрийн мэдрэмжээ бусдад хүргэдэг хүн болоод ирэнгүүт бараг тийм байх ёстой байж ээж л чамаас яг тэр ингээд дэлхийн хэмжээнд нь уран бүтээл гарах хэмжээнд нь чи ингээд нэг бол зөвхөрж нэг бол илүү их жаргалтай болж ээж тэгжээж сайн уран бүтээл гарах юм шиг. Харилцалаараа илүү их мэдэрчээж тий. Яг ялцчгүй өөрөө ингээд үдцэн тэрийг бүр ингээд тултал мэдэрсэн дуу бичгээс өөртөө одоо нөгөө бүр ингээд зүрхнээс сүнснээс ингэж бүр айгүй амархан ч гардгийг гэд баг бодох шаардлагагүй угаасаа ойлгомжтой ингээл явуулчих. Дараагийн өмөр ойлгомжтой ингэж үчнэ. Одоо тэр баг онгод орох байхад нөгөө мэдэрсэн юм а бичих угаасаа амар аврах байхгүй. Мэдрээгүй юм а бас хэлэх амар хэцүү ингээл юм бодоол. Тэр яасан бол ингүүл ингэхээс юм болов уу гэж яг л одоо дотроо бүтэн юм кино зохиол шиг юм гаргаа тэрийгэл ингээл так гэл хэдэн мөрц орлол ингээд бичиж гин гэсэн үг байхгүй. Чи нөгөөс бродкаст нэр бичмээсэн штэ ингээд өмнө нь бол би бусдын бодолд аягүй тааруулж гэж ингэдэг байсан. Одоо бол би өөртөө ингээ итгэлтэй. Ингээ тэр итгэл маань ингээ өссөн. Харин өмнө нь бол би ерөөс тийм байгаагүй гэдэгсэн шүү дээ. Ахаа. Гэхдээ би гэлтгүй баг дийлэнх нь юм байдаг хөө. Тэр хүн юу гэж бодох бол гэдэг дээр зүгээр ингээ бүх үйлдэлээ ингээ хянаад ахаар амар стресстэй байсан байхгүй юу? Би ингээ нүрэ боцчвал тэр хүн аав юу гэж бодох бол хамаагүй зүгээр яадгийн өөрийнхөө дуртай тэр өдөр юу өмсмөр вэ? Юу идмээр вэ? Зүгээр л тэрийг ингээл хинч чамаагүй ингээл хийгээд тахаар амар жаргалтай болоод идэм л. Нөө нэг театр жаргалын индексийг өсөд идэм л. Тэр залуу нэг тиймэрхүү юм чинь би ийм юм яранда ч юм уу те. Аль хүртлээ тэгээд тийм бодолтой байсан юм. Сайхан штэ энэ ч одоо 28 хүртлээ ийм бодолтой байсан дөө.
Тэгээ 26 болоод жоохон хөөй гэж анзаарч эхлээд яагаад хүмүүст би үгүй гэж хэлж чадахгүй байна. Чи яг над дараагийнх дээрээ ингээл үгүй гэд нэг хэлээд үстэй. Гэл өөртөө ингээл яриад тэгэл үгүй гэж хэлэх ёстой яасан юм дээр хэлээгүйгээ шууд анзаараад ямар мяан бэ гэл чи одоо өөр хөдлөө юу ч чаддгүй маш ингээл өөртөө тэгээ амар яриад тэг үгүй гэж хэлэх бас амар гоё. Яг гоо зарим тохиолдолд би өөрөө муу хүн шиг харагдаж болно. Тэгтээ хамаагүй. Тэгээ бас тэгж хэлтлээ л бас Харин юмнууд үдсэн гэсэн үг үстэй. Ааха. Бид нар бүгдээрээ адилхан дөө тэгэл үзээгүй юм ойлгоцсон байх ч гэдэг юу бахт тий. 10 жил тэгээд ер нь сэтгэл зүйн хувьд ч гэдэг юм уу? Эргэн тойрныхан бас аягүй шилждэг байсан гэлтгсэн шүү дээ. Тий. Одоо бодохоор би нэг 7 сургуулийн 8 сургууль яг 10 жил 1-р ангиас хойш 12 дугаар анги хүртэл ингээд шилжсэн. Тэгээд Монголд бол 3 таамир, Улаанбаатар, Шүтээс Илгэцээ. Тэгээ хамгийн сүүлдний 31 гэ сургуульд бараг тэнцс сураагүй тий. Тэгээд ингээд 4 тэгмүүд Солонгост бас 2. За ямар ч тааш тийм. Тэгээд олон сургууль шилжсэн. Шилжүүлээдсэн шалтгаан нь манай ээж миний боловсрал дээр ер нь бол аягүй тийм point өгдөг юм баггүй. Математик бол тий багш чинь амар чухал. Тэгээд тохойд манай 1-р ангийн 3 тамиргийн сургуулийн математикийн багш ээжэд их таалагдсан юм шиг л. Манай багш шилжээд яваад гисэн чи ээж намайг шууд шилжүүлж тийшээ тэр сургууль руу багшийн шилжсэн сургууль руу. Вау. Тэгээд тийшээгээ би очиж сураал. Тэгээд Улаанбаатар сургуулийн сургалт тохойд амар сайн байсан бүр үнэхээр сайн. Тэгээ ер нь бол математика, физик даагч тэгэл сургуулиас солиол. Солонгос болохоор нөгөө манай авч хоёр Солонгост ажил хийдэг гэсэн тохойд тэгээд дүү бит хоёрыг ер нь бол тийшээгээ татаад тэгээ хамт байх хугацаанд эртэл нь ер нь бол тэнд сурсан гэсэн үг. Йоо Солонгос бүр эхний жилүүдэд бүр нөөв жоок гэсэн төхөөр. Юу ч мэдэхгүй очиж сурч байгаа юм чинь. Окей, Улаанбаатарт би зүгээр үсгээ үтсэн заяа. Түүнээс тийм мундаг байгаагүй. Тэгэл манай ээж хоёроос галзуу бүр ёо. Зүгээр мэдэхгүй байхад шууд маа дүү бит хоёрыг оцны маргаас сургалт өччихсэн. Ёо бүр тэг юу гээ заагийг нь мэдэхгүй соёл нь өөр. Тэгэл Фитнес мэдгүй ном үүдээс ингээд монголоорооч би ингээд уран зохиолын номыг бүтэн ойлгохгүй хаа тэнд ингээд солонгосоор уран зохиолын ном ирдгэр чи бүр гэж юм чи бүр ёо. Хэдэн настай байсан гэсэн бэ? Тэр 11 байлуу 12 дэсэн баха. Очиход л нэг тэг цаагтаад байна. Тэг мэдгүй болохоор үлэрчих байгаа юм. Би Монголоос 6 дугаар ангитай явж байхад тэнд шууд 5 дугаар ангиас ороод тэгсэн. Тэгээ Монгол хүн амар шаартай мөлий. Амар шаартайс тэгэл ерөнхий байдлыг ойлгоод Монгол хүмүүстэд айгуу дургу. Бас солонгосчууд монгол хүмүүс тохойд бол одоо л ийм nice байгаа болохоос биш дургу. Хичээсээ үнэхээр хичээс. Солонгос хүүхдүүд гэсэн үг. Хүүхдүүд. Яг тэ тэр чин жоох хүүхдүүд болохоор нөгөө нэг шоглол тэгэл нэг тийм асуудал байгаа штэ. Би өөрөө ч Монголд яг бүр тийм байсан уучлаарай. Тэгэл тэр хүүхдүүд намайг зөрүүлэл тэгж байгааг тэрэнд бүчөг өгөхгүй гэл ёо шүн яг ингээд 4 хүртэл ингээд солиотой юм шиг ингээд солонгос л ингээд хараад цочдөг гэсэн штэ. Тэгэл хинч ээж ингээд дүү хинч надаа ингээд нөлөөлөхгүй яагаад гэвэл тэр ангид би ганцаараа Монгол шүү дээ. Маа дүү яг маа доотлын давхарт те хамт байгаа. Гэхдээ айлын том гэдэг утгаараа би дүүгээ хамгаалах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгээ бүр шууд ингээд тэр жоохон ингээд толгоонд чаас хамаг амьдрал батгтал окей одоо ерөөс хичээхгүй болохгүй би энэ хэлийг сураад би өдөөс нь хэрүүлээ. Тэгэл зүгээр шууд сурсан шалтгаан хэрүүлээгөө. Тэгэл хичээлтэйч гайгүй болол хэл ус сайжраал 3 дахь жил мэл дээр жоо юу охмосоо байсан. Гэхдээ хэл сурах чинь бас нөгөө шарандаа бас яг тийм нөгөө эргэн тойрных амин нөлөөлдөг хаа. Би бас сая нөгөө Канад руу англи хэлний сургалтанд хөтөлбөрөөр тэгж сурсахгүй. Тэгээд гисэн чинь мэдээч хэрэг нөгөө бүрэн гэдэг яг нөгөө монголчууд ч ойлгож байгаа юм шиг ойлгохгүй шүү дээ. Тэр дунд нэг баг зэргийн нэг юм нөгөө барьер гэж нэрлээд байгаа гэдэг шүү дээ. Өөрийгөө бүр хангалттай хэмжээнд илэрхийлж чадахгүй болоод ирэнгүүт тэр бас амар их шаардлагатай хэлүүдэд юм шиг байгаа. Тэнгүүд яг тэнцэнээс нөө би бүр залбирч байгаа юм шиг. Тэгээд сүлд нотхоор инээд тэгэж бодож байсан да. Англиарста устцаас хэрэлдгийсэн гэж бүр амар бодоод мэдгүй нөгөө намайг ингээд нөгөө жишээл хичээлийн дээр үзэл тэгэнгүүт чинь нөгөө санаа нийлэхгүй юм болоод ирэнгүүт
хангалттай миний хэлж байгаа юм нөгөө хүн чинь бас нөгөө хэл сурч байгаа хүн чинь хангалттай ойлгохгүй энэ төр гээд Харин тэгж мэгээд бас яхав тэр ирчэндээ сурж исэн байж болох. Тэгтээ яг хэрэлдээ сурчсан гэдэг тэр бодлоосаас аюултай. Тэгэл хэрэлцсэн баг. Амар хэрэлцдэг. Амар хэрэлцдэг. Тэр чинь нөгөө нэг тэр хугацаанд бүр ингээд хэрэлтнээ чамтай гэдэг тийм юм чинь бүр шууд ингээд нэг дор гарч ирд. Харин тийм. Харин тийм яг сүүлд нь тэрийг харахад бол их сайхан санагдаад хэрэлцснээ бодохоор би яагаад энтэй хэрэлчүү гэд нэг би яг нэг хүнтэй хэрэлцэх байхгүй. Тэгээд яагаад хэрэлчүү гэд би ингээл намайг тэр чинь хумдуулаад амар сонирмолч штэ. Тэгээд би өөрөө анзаарсан чинь би нэрээ хэрэлдээд сурахын тулд хэл сурцсан байж тээ гэж бодоод тэгээд Хэрэлдээ нэг юм энэ төрсөн юм аа. Хэрэлдээ сурсан бол бусд нь ийсэн штэ. Бусд мэдрэмж чөлөөтэй штэ. За тэгээ тэр инээдтэйс юм аа. Тэгээд одоо ингээд 10 жил чинь нөгөө миний нэг өсвөр нас гэж юу н онцлоод байдаг нь яалч аргагүй нөгөө өсвөр наснд чинь эргэн тойрныхан бид нарыг аягүй өсөгдөг. Эргэн тойрон одоо энэ амьдралыг яаж харах уу гэдэг шиг тэр одоо харах үнцгийн маань аягүй тодорхойлж өгд юм санагддаг байхгүй юу? Тэгэнгүүт одоо миний хувьд ч гэсэндээ ер нь бол 10 жилд ингээл бас амар их шилждэг. Тэгээ шилжихээс ингээ гадна нөгөө яг тэр дунд чи ингээ ганцхан шилжсэн охин болоод ирэнгүүт тэр бүлийн мүлээч гэдэг юм уу нөгөө фракцент хин нэгэн таалагдахын тулд гэдэг юм амар хүсээд. Тэгээ би яг өөрөөрөө байх мэдрэмжийг бол яг бараг л төгсөөл мэдэрсэн юм би саяхнаас. Яг төгсөөл Тэгтээ төгсөөл олон жил болсон л доо. Тэгтээ яг юм өөрөөрөө байх чинь амар гоё юм эрхчлөөтэй санагддсан байж тээ гэдэг ойлголтыг бол яг төгсөөд мэдэрсэн. Тэгтээ тэрнээс өмнө бол бусдад таалагдахаасаа гэдэг мэдрэмж ихтэй. Яагаад тэр ингэж эхэлсэн бол гингүүд 10 жил амар бол болсон. Чөөс тийм олон шилжсэн үү те? Их олон шилжсэн. Яагаад шилжсэн гингүүд нүүгээд исэн. Тийм. Тэгвэл хуулийн нэг тийм огтлолцох шинж чанар байгаа юм байна. Тийм болсон үйл явдлууд гэх юм бол харин. Тэгээд дээрэс нь шилжээд ахаар яг нэм тоочны нэг найцтай болдоггүй те. Чамд байгаа. Надад бол бүр ингэ тоочны яг 10 жилээс байхгүй. 10 жилээс байхгүй. Гэтэ одоо чи яг ингээд харахад яаж ийн ингээд олон шилжсэн маань чамд ингээд ямар давуу талыг өгсөн, ямар сул талыг өгсөн чамд. Окей 10 жил сул тал нь бол найзгүй. Давуу тал яг үнэ амар их байна. За. Одоо нөгөө шин орчинд ингээд тасаа яваад байна шүү дээ. Энэ бүр амар тийм том давуу тал. Ямар ч орчинд ямар ч хүмүүсээсэн, хүүхдүүдээсэн тэгэл ерөнхий уусчдаг. Тэгэд бас ингээд шилжээд яваад ахаар нөгөөдөлдөө ч ингээд хорогддгоо. Бай нэзээ. Би цаашаа явлаа. Тийм. Нэг тийм болчтой юм шиг л. Давуу тал нь л юм. Сул талаараа яг тийм удаан найзалж байгаа хүн байхгүй юм да. Яг нэг тийм чин сэтгэлээсээ бие биендээ одоо хатаарахгүй. За хатаарах үед байна. Гэхдээ тэр нөгөө нэг одоо өөрөөс нь илүү хичээж байгаа гэдгийг зөвхөн тэрнээр одоо хатаархдаг юм те. Энэ надаас илүү мөнгөтэй гэж хатаарахгүйгээр мэдээч энэ хүн ингэж амар сайн хичээж байгаа болохоор угаасаа энэ ирээдүг хүртэх нь ойлгомжтой гэд хатаархаа тэрийг өөр дээр ашиглаж нөгөө хичээлт олгож ашиглах нэг тийм гой хүмүүс бол байгаа. Яг бие биенийг хайрладаг бол яг хайрлна. Ямар ч тийм шүүмжлэхгүйгээр яг хайрладаг гэх юм уу. Тэгээ миний найз надаас муу гэж болно, надаас сайн байж болох л байхгүй. Тийм. Чи нэг тийм биш дээ чамтай найзлахгүй биш. Энэ хүн нь сайн болохоор энэ хүн хаа өрхийг би мэдчихээн. Оо тийм найзуудын хөрөлийг тийм. Чи угаасаа мундаг болно найзаа. Чи ингэж хичээж байгаа. Зүгээр одоо энийг ингээд даваа гарчин бүр хэцүү байл ингээд яриараа залгаарай. Би чиний ингээд мэдэрч байгаа мэдрэмжийг 100% ойлгож чадахгүй ч гэсэндээ би сонсъё гэдэг найзууд одоо ингээд тунаад үлдчихэд байгаа байхгүй юу? Амар гоё. Би бүр найзууд дээр бол бүр 100% сэтгэл хангалуун байгаа. Ир юмгүй. Мундаг миний найзууд маш гоё юмс. За энэ чинь ингээм амьдралын юм тодорхой үйлдэлүүдэд ингээ үүсэж байгаа найзууд шүүгдээл тунгаагдал гарч ирж штэ. Гэхдээ нөгөө харилцаа гэдэг чинь нөгөө хоёр талын нэг юм үүсдэг штэ. Тэнгүүд чи бас ингээ өөрөө ямар байсан чинь энэ хүмүүс ингээ үлдчихв гэж бодож ирсэн үү? Бодож ирсэн. Дийлэхдээ би өөрөө хүмүүсийг гомдоод. Би найзуудаа гомдосон болж таарад байгаа байхгүй юу? Ер нь бол яг энэ бас жоохон дэлгүүлээ болж иж магадгүй. Би өөрөө амар шүүмжилдэг гэд тийм амар шүүмжилдэг өөртөө тэмцдэг буюу бүгдээрээ л ер нь цаавараа тийм л баг. Тэгэнгүүт хамаа намуугаа ярьдаг байхгүй би ер нь л ингээл юу ч бодохгүй ингээл ярих тохиолдол аягүй хэдий. Тэгэнгүүт нөгөө хүн чинь гомдсон байдаг тохиолдлууд байдаг байхгүй.
би нэг худлаа ярих гэхээсээ илүү ингээл шууд ингээл тэгсэн байна ингээл жижиг хэлждэг. Тэгэнгүүт би өөрөө бүр мэдлгүйгээр хүний гомдоцсон байсан юм бэ штэ гэдэг ингээд сүулт ингээ анзаараад мэдээд ирэхээр тэгээ бүр яг ингээд ажил болгож би нэг ганц сар ингээ өөрийнхөө гомдоосон байж магадгүй гэсэн хүмүүс яг нэг удаа уучлалтгүйж үзчихсэн байхгүй юу. Тэгээд найзаа чи тэгтээ яг юун дээр гомдсон юм? Би мэдэхгүй шүү дээ. Тэгтээ гомдчиход байна яг. Үнэхээр надаас зайгаа байгаас мэдэрч байна. Тэгэнгүүт чи надад тэр үед ингэж хэлсэн байсан ингээл гингүүт за найз нугасаа ингэж юм бодоогүй шүү. Тэгээд би ингэж чамаа гомдоосон амар хуучлаарай. Чи ингэж муу хүн биш чи бол амар сайн хүн. Би ингэсэн байна найз энийгээ засъя гэдэг дээр нэг төвлөрсөн. Тэгээд яг намайг гомдоосон өмсөлт. Whatever. Ер нь бол би ч гэсэн хин нэгний хувьд муу хүн байхгүй. Одоо хэлэхэд таасаа би хин нэгний хувьд бүр чөтгөрн нэж бол. Хин нэгний хувьд бүр ингээ бурхан шиг сайн хүн биш бол. Зүгээр л үйлдэл нь цаг мөч нь одоо буруу таарсан. Тэр хүн ууртай байхад би одоо таараал тэр хүний би ямар муухай хүн бэ гэж бодоо гарчиж байгаа байхгүй. Гэтэ тэр хүн гэрлөөгөө очиод магадгүй бүр ингээ өвдсөн ээжигээ арчилдаг хүн байвал яах юм. Йоо харин ямар их мухаар байж дөнгөж хоригдлоо өстэй юу. Одоо 30 гараад ирэхээр дахиад юу ухаарах юм. Харин гоё шүү. Надад бас тэр нь амар гоё санагдаад байт юм. Би ч өөр айгүй их тэгж харддаг болсон байхгүй ингээд. Туулсан амьдралаа ажиглаж хараад нэг зогсолт хийгээд тэг эргэж хараад юу болчихв. Нөгөө өөрлөгөө бас нэг өнгөж харах нь амар чухал юм шиг. Бас нөгөө талаараа ингээд нэг юм хитрхийн нөгөө өөрийнхоороо ингээд одоо бүх л юм миний ингээд зөв. Ингээд би бас өөрийгөө харахаар тийм үе ингээд байсан юм шиг. Давуу тал нь би тэр өөрийнхөө асуудалтай зан чанараа ойлгож харангуудаа зогсолт хийгээд тэр хандлага дээр ингээд ажиллаад эхэлсэн чинь гарч болох байсан тэр сайн үр дүнгууд нэг гарцдаг юм шиг. Өнөөдөр би ингээ унаа үзчихин гэдэг чинь маргааш арай өөр гэдэг шүү дээ. Тэгэхээр амар сая л бас тэгж бодогдлоо шүү дээ. Тийм аахгүй ингээд сайн зүйлсүүдийн ингээд ялгаа нь яг юу юм бэ? Хин таалах нь. Одоо бас нөгөө уучлагдах чинь бас айгүй чухал юм байна. Тэр дундаа өөрийгөө уучлах бүр хамгийн хэцүү шиг санагдсан. Тэгээ өөрийгөө ингээд уучлж өрсөж чадахгүй бүгдийг нь уучлж чадах. Тэр л амар тийм дараагийн ингээд level up ингээд ганц юм гол тийм занглаа юм шиг санагдсан надад. Хайрлуулж чадаад байна шүү дээ. Хайрлуулж чадаад байна. Яагаад гэвэл угаасаа хайрандууд өсгцэн биш. Хайрлуулж чадна, хайрлж чадна сурцсан. Хуучлах уу, нөвжөө яг уу гэл яд юм бол тэгэл эхэлж байгаа юм чи. Уучлахад айгүй хэцүү байсан ирнэ уучлсан хин нэг юм юм байх бол. Өөрөө. Дараа нь аавыгаа уучлах амар хэцүүсэн. Гэтэ одоо бол би ингээ уучлсан гэж боддог. Ерөөсөө одоо ер нь тэгэл гэр бүлтэй яг л айлуучиг адилхан л ахгүй. Архины асуудал байсан уу? Байсан. Гэр бүл маргалддаг, зодтолцдог, харсан уу? Харсан. Бүгдээр л би ганцаараа тэгийг байхгүй. Ер нь л дийлийнхэн тохоо юм бидний үеийн хүүхдүүдийн яг гэр бүл тиймсэн байгаа. Одоо яг тийг санагдаад идэв. Одоо ч гэсэн бас жоохон тэр нэг шавхруу бол яалах шүү л. Би одооны хүүхдүүдийг тийм биш болов гэж бодсон чинь үгүй л. Одоо хүн сонголтоо хийж ийн гэсэн үг байхгүй юу? Тэр одоо муухай нөхцөлийг хүүхдтэй одоо үзүүлэхгүй юу гэдэг сонголтоо бас буруу хийж байгаа ч хүмүүсээс байгаа шүү дээ. Одоо бол харилцаа бүр маш гүд. Энэ бас яг одоо айлын томын бас том болоод ингээ аав ээжтэйгээ ингээ ярилцдаг босноос хойш байдал нэлээ өөрчлөгдсөн болоо гэж би боддог. Ямар үед юу ярилцах хэрэгтэй юм гэж бодсон. Өмнө нь тэгэл одоо шилжилтийн нас, өсвөр нас гээл юу ч хэлэхгүй штэ аав ээж хоёртой. Тэгэл өөрийнхөө мэдрэмжийг бүгдийн сайхан нуугаал ингээл өөрөө тэрэндээ бодвол тэрийг уулам дэвэр гэж бодвол тэгэл шүнжөөгөө орондоо үлдэх ч юм ингээл тийм юмуд байгаа штэ. Зүгээр л нэг өдөр яач ч юм ярмаар санагдаад яриад гисэн байхгүй би. Өмнө нь л ингээ амар нот өгсөн тийм. Тэгээ аавтайгаа угаасаа ингээ харилцаа жоох юм. Тэр ер нь нэг гэрт амарчлаа юу ч ярьдаг байсан хараа. Юу ч ярихгүй. Нэг гомц чараа бүр ингээ тулгаж бас гомддаг заяа. Энтэй юу ч ярихгүй гээ шийдсэн бол юу ч ярихгүй. Тэгээд тэр чинь багаас эхлээд том болтол яг адилхан ингээ явцсан. Тэгээд өөр хүнд ярих уу гэдгсэн чинь ээжтэйгээ ярихаас өөр сонголтгүй болсон байхгүй.
Магадгүй чи эрэхтэй би дүүтэйгээ яг эмхтэй хүн шиг юм ярьж чадахгүй учраас 10 жил маш их шилжсэн найз өөр хинт ярих надад сонголт байгаагүй би ээжтэйгээ л ирсэн. Ээжтэйгээ ч ер нь бол бас нэг амар ярьдгүй байсан гэсэн үг юм биш Тийм үү? ер нь бол Тэ ярьлгүйсэн. аль наснаасаа ер нь яг юу яасан юм санагч хитэн наснаасаа яг ийм бүрэг болсон юм шиг санагц. Бүргүү. Багтаа бол мэдээч хэрэг яг хөвчрөл ингээл чөлөөтэй байсан гэсэн үг шүү дээ. Бас яг тийм чөлөөтэй байсан үе өөр. Тийм үү? Одоо энэ олон сургуульд шилжээд байгаа аль сургуулийн хүүхдүүд аль сургуулийн багш нар намайг чөлөөтэй байлгасан бэ гэдэг өөр ихгүй. Байлгаагүй бэ ч өөр. Үнэхээр ярих шаардлага байхгүй ингээд ойлголцохгүй байвал би юу ч ярихгүй тэгэл бүрг. Тэр хүмүүст бол би ингээд сайхан нам байсан. Чимээгөө дуугаа охоо. Намайг яг өөр минь байлгаал те намайг боломгоо эцэцэглүүлээдсэн хүрэл байгаа. Би тэднэрт бол наадч амар галз. Ийм л ихгүй. Тийм л өөр юм л. Аа. Яг аав ээжтэй харилцаа. Эхэндээ бол маш муу байсан. Ерөөсөө 100-аас ер нь л яг 10-аар ив. Тэгтээ ингэж штэ ингээд нэг юм багаас ингээл явангууч яг нэг үйл явдал амар нөлөөлсөн байж таардаг те. Тэнгүүд яг хитэн наснаас яг тэр үйл явдал нөлөөлөөд аав ээжтэй тэр гомдол нь илүү их нэмэгдсэн юм санагдаж байна. Хэрвээ ингэж жоохон тийм хэцүү гэр бүлийн тийм уур амьсгалтай байсан бол одоо яг адилхан шүү. Минийхийг адилхан шүүлэх гэдэг байгаа байхгүй юу? Адилхан бид нэр муухай юмнууд харсан, муухай юмнууд сонссон. Тэгэхдээ нэг тийм хэцүү юмнаас ингээ гараад ирцэндээ бас амар бахархдаг. Тэнгүүд миний аавч хоёр давхар яг энэ гараад ирэх юмыг бас цаагаар өгцөн л байгаа байхгүй. Одоо ингээ манай аавч хоёр биеинд амар харт. Тэр хайр ингээ харахаар би бүр гайхдаг цаа. What? Үгүй тийм амар хайртайсан бол яах гэж тэгээдсэн ингэж одоо бодоод идэг их тийм. Хоёлаа бас ингээл яриад байсан чинь хүн болгоны ингээ нөгөө туусан түүхүүд өөр идэг ч гэсэндээ яагаад нийцээд байгаа юм бол гэдэг шиг яг л сая чиний хэлдэг шиг нийгмийн ингээ шилжилт бас өөрөө нөгөө хүн болгоны амьдралд амар нөлөөлсөн. Би ч гэсэн ер нь бол адилхан авдаас амар гомддог байсан юм аа. Тэгээ яг чинийх шиг ингээ уучлах амар чухал юм байна гэдгийг амар ойлгоод тэгээд ер нь бол уучлсан. Гэхдээ дараа нь дахиад нэг үйл явдал ингээл болоод тэгэнгүүт яг юм бүрэн чин сэтгэлээс уучлах гэдэг тэр мэдрэмж амар өөр юм шиг хичээгээрээ надад ч гэсэн одоо энэ яваалаа яг наадах ч яваалаа дараагийн үйл явдал дээр бас л ингээл жоохон ингээд дургу хөрөх үе байна. Гэхдээ одоо хүн болгонд ирэх яг ээж аавын нэг одоо зовлон байгаа штэ. Одоо нас нь хэдэлээ. Тэгээд тооцоо явна штэ. Одоо дахиад бидэнтэй хэр удаа хамт байх уу? Хэрвээ байхгүй болчвол за яах вэ? Би тэр үед юунд харамсгал гэдгээ би яг бодож үзсэн гэх юм уу? Аль болох баг харамсахын тулд үзээдчихсэн чи баяртай шүү. Тэгэл одоо бүр зүгээр одоо ингэдэг ч юм уу те. Ингээл хэлэх л одоо алхам хийж байгаа гэл нэг юм штэ. Чи ингээ уучлж штэ. Тэгэнгүүтээ за би уучлах ёстой гэж одоо уучлсан уу? Эсвэл бол яг аав ээжийн өнцгөөс бодож байгаа дуучлсан уу? Аль нь. Нэг аль нь. Тийм. Манай аав ээж хоёр анхудаа аав ээж бол тооштой юу ярьж байгаа юм бэ те. Би аав ээж хоёроосоо мундаг аав ээж болох л одоо миний зорилго шүү. Гэр бүл дээр бол тийм тэр хүмүүсийн тухайн үеийнх нь нийгэм ямар байлаа. Үнэхээр мессэн шүү дээ. Бүр юу болоод байгаа юм бэ те. Би бас яг ингээ подкаст дээр хүн болгоны ингээ баг насар орж байгаа шүү дээ. Ер нь амар их тийм яг хоёулангийнх шиг амьдрал ингээ туулсан хүмүүс ингээ сонсонгууд хөх яалч чарахгүй нийгэм. Тэгээд би өмнө одоо ингээл уучлсан байгаа гэл ингээл бодонгуудаа жинхнээсээ уучлах тэр юм болохоор яалч чарахгүй эцэг эхийнхээ үүднээс бодох. Ер нь бол аав ээж хоёр хоёулангийнх нь л бодгол байсан л та. Аль алинд нь л гомдсон байсан. Одоо уучлах ч үрээ яг ямар үр дагавартай гингүүд нэгдүгээрт яг бид нар ийм сэтгэл байгаа тэр буулчулуу одоо бид нар нөгөө трама гэж нэрлээд байгаа боловч одоо нөгөө буулчулгал юм да те сэтгэл хөндрүүлээд байдаг. Тэгээ тэр маань ингээд байхгүй болч тийм шиг санагдсан шүү дээ. Тэгээ тэр буулчулуу маань байхгүй болно. Тэгээ дээрэс нь нөгөө бидний сүлд нэрлээд байгаа эмпати. Бид нар ингээл найз нөхдөд ингээл айгүйхаа ойлгоё гээл те алдайсан ч гэсэн ингээл боддог хэрнээ яг тулаад эцэг ихтэрээ юу илээ гэд ингээд бодох бас нэг юм ч юм шиг те. Тэгээд бодоод яг л эцэг ихийнхээ үүднээс бодгол амар чухал юм санагдсан надаа. Яг чи ингээ аав ээжтэйгээ нөх амир дотн юмаа ярьдгүү байж байгаа дээштэй аймгаа ярьдаг болсон ч гоё байсан байдаг шиг ээжтэйгээ яг тэгсэн байхгүй. Бас л би ингээл ярьж эхлээл жинхнээсээ нөгөө хоёртлын өнцгөөс хараа амир яриад идэм л. Тэ. Ээж аавнараас болохоор би чамайг өсгөх гэж ингэсэн гэдэг юм ярьдаг. Тэгэхэд би шал өөр юм хүссэн. Одоо жишээлбэл илүү хайр хүссэн ч юм уу те. Тэгээд
нөгөө шал өөр юмнуудаараа хоорондоо зүрэлддэг. Тэрийг зүгээр уучлалаар нэг болгочдөг юм шиг. Тэнгүүд одоо ингэ сонсож байгаа амар олон хүмүүс ч гэсэндээ эцэгхээ уучлаагүй хүмүүс байгаа шүү дээ. Тэнгүүд зүгээр сайхан юм нь яг юу гэж мэдэрдээд байдаг гингүүд харилцааг амар ойлгочдөг. Одоо чи аав ээжээ харахад I'm happy яваад байгаа. Бүр тэр хоёрын хайр бүр жоохон бие нэг ингээд хоорондоо ингээд үг шидэж ингээд амар тийм тоглож байгаа ингээд цаанаас нөгөө угаасаа ингээд амар хөөрхөн харагдаад тийм аа ер нь харахаар нэг даваа тал нь яг тийм аахгүй. Одоо чи ингээд яг аав ээжээ ярихад уйлахаас илүү юм жаргалтай мэдрэмжийг илүү их мэдрэж ин гингүүд бидний яг одоо байгаа амьдралыг маань ингээд бул чулууг маань авч хаяад харилцааны дунд ямар ч юм хаалтгүй болгоод тэгээд зүгээр л юм хайрыг амар гой мэддэг болчихдог юм шиг те. Тэнгүү зүгээр л нэг нэгэ ойлгох яг тэр хүмүүсийн оронд өөрсдөө ингэж тавьж үзэх нь л жинхэнэ уучлалын утга учир юм шиг те. Хүн аав ээж гэлтгөө бүгдэн дээр нь яг тийм л юм бэл. Тэгэл үерхэж байгаа залуугийнхаа оронд яг тавьж үзэл өдөөс нь нэг охин ингээд амар ойлгомжгүй ингээд гэсэн бэл үгүй нэрэл амар тэнийг санагдах үйжтэй гэж боддог ч юм уу те. Тэгэл бодоод өнгөрч болон заавал хүн зуршилтаж муршилтаад явхад тэр чин аль талтал бас би нэгээл ингээд мэдээл миний ихнэр миний нөхөр за ийм байж болохгүй байх гэж зүгээр ингээд мэдээл ингээд өнгөрч байгаа юм шүү дээ. Тэгэл chill ста байсан. Зүгээр ирээд явж байгаа хүн дээр нэг бас амар импакттай нэг тийм бодоод хэрэггүй хоо гэж октодтой хэлмээр байна. Ер нь залуучуудтай бас хэлмээр. Нэг хүнд бүр окей амар обсесс тас бодоод тийм яах. Тэр чин сэтгэл зүйч доорсон дугаар гэсэн шүү дээ. Тэр чин донтолтчихлээ шүү дээ. Харин хүнд ингээ бүр донт шүү дээ. Тэгээд сүлд мэд хартан би бол тэрийг өөр дээр ачигсан байхгүй. Би нэг хүнд обсесс болж үзчихсэн байхгүй. Йоо тэр болж байгаа аюултай юм бэлээ. Өөрийгөө алдаад хэлт юм л. Эцэс надаас гарахааргүй үйлдэлүүд гарч хэлдэг гэх юм уу. Бүр ингээд ёо яагаад байгаа мэд чи одоо гимээр бүр чи одоо болооч гэсэн ч бүр ингээд обсесст. Тэр хүний төлөө бараг амьдраа хатж байгаа юм шиг. Тэгвэл өөрийнхөө одоо цаг хугацааг зөв идэлгүй байх гэсэн үг. Өөрийнхөө хөгжих хугацааг тэр хүний санаж өнгөрүүлээд шүү дээ. Бурхан зүгээр. Тэг яг үнэ тэр харилцаан зүгээр болохгүй байгаад хахад тийм болохгүй байгаад хахад хүчээр болгоод байгаа байхгүй айгууц. Тойр тэг хэзээ махи. Энэ нөгөө дэлгэр цагт гэдэг шиг дулаархаар цаг уураад ирэхэд. Тий, цаг уураад ирэхэд тэгж гэж бодож байгаа. Ер нь бол нэг амар хоошлолоод байхыг хүсэхгүй л байгаа. Тийм. Юу жирэмс юм уу? Хормын дараа болно. Nice. Ер нь бол яг нөгөө юмнуудыг ингээд дараалалаар нь хийх нь амар утгаучтай зөв санагдаад байгаа. Тэгээд би бас зочдуудтайгаа ярьсан чинь тэр нүр утга учиртай гэж ирж байгаа бас цөөнгүй хүмүүс байна. Тэрийг сонсгол надад амар гой санагдаж байгаа. Яг тэгэхээр би өмнө нь өөрөө нөгөө утга учирч нэх мэдхгүй ингээд дараалалаар нь явсан ч яваагүй юм. Ялгааг нь мэдгүй байх үедээ бол хамаагүй юм санагддаг байсан. Одоо болохоор олон хүмүүстэй ярилцаад тэгээ дээрэс нь яг дараалалаар нь хийж явж байгаа юм. Эхлээд бит хоёр ингээ харахаар хүн болгоны л үерхэл өөрчлөсөндөө бит хоёрын хувьд ингээд холын харилцаа ингээд байгаад үзээд нэг мэдчих байна. Хамтдаа амьдраад үзэж гин. За ингээл хөдөө явж үзлээ. Тэр бол аялдаа тасч гин. Тэ аялж нэг мэдж яв энэ гэдэг шиг. Тэгэл бирээ гуйлаа энэ гэл нөгөө олон байдлаар нэг нэгнийхэн юмнуудыг мэдээл нөгөө итгэл өссөөр байгаа л одоо яг энэ хэмжээнд л ирж байгаа байхгүй. Тэнгүүд бас амар том ингээд шийдвэр гарч байгаа гэсэн үг шүү дээ ингээд. Үнэхээр нөгөө дараагийн сонголт гэж байхгүйгээр л мэдэрч байгаа гэсэн үг. Тийм учраас гэрэлт ингэж болж байгаа. Тэнгүүд яг тэр итгэл аль алиндаа байнгут л яг ийм шийдвэр гараад тэгж байна шүү дээ. Тэгэл ямар ч байсан эхлээд бирээ гуйрлаа. Тэгээ энэ нэг утга учир нь хоёр талын гэр бүл ч гэсэндээ өөрөө утга учирч гэсэн нэмдэж байхгүй. Тэгээ тийм учраас яг энэ утга учир бүхнийг хараад яг дараалалаар нь хийж байгаа гэх юм уу? Тийм гоё мэй байгаа дээрээ зураг мураг авахгүй яа гоё дресс тэр үед тийм тэгж юусэн болоод төржүүл тэгээ бат 2 жил би хаач хэцүү шүү дээ. Тийм юм бол нөгөө нэг цаашлуулаад байх шаардлага нь яг юу илээ гэж л яг бодож эхэлсэн юм байна. Нүсэр хурмын утга учир юм уу? Эсвэл яг энэ хурим байхын яг энэ утга учир үлээ. Үн цэний нэг олж харсан. Тэгэл хойшлуулах ямар шаардлагагүй. Заавал тийм нүсрөө халдаггүй. Гэхдээ өөрсдийнх нь чадах шинээр бол хичээн. Тэгээд хурим бол цорын ганц итгэдэрээ тэгээд нөгөө өөр опшн харахаа болдог тийм баталгаа юм шиг санагдсан. Гэрэл бүтлэг баталгаажуулах. Тийм шүү дээ. Тэр чин
амар том үйл явдал шүү дээ. Одоо хүний амьдралын хамгийн чухал яг үйл явдлуудын л нэг л дээ. Тэр бас ингээ өнгөрсөөр байгаа тэр нэг юм чухал биш юм шиг боддог болцсон ч юм биш магадгүй гэж бодсон. Заавал 20 мэх албагүй ч юм уу. Заавал ингээл нөгөө урсгалаар аим хурдан явангууд аим хурдан өгшөрчдөг. Тэгэл харамсах юм үүсгүйдэ гэж хараал. Тэгэнгүүт боломжгүй гэвэл хүн болгон л боломжгүй. Тий. Тэр боломжийг үүсгэж өөртөө цаг зав гаргаж явах нь л утга учиртай юм шиг. Дижс харагдсан. Тэгэхээр нөгөө яаж сандрах гэхээсээ илүү энэ үн цэнийг мэдрэхийн тулд яг байх ёстой цаг хугацаанд нь зөв дараалалаар нь явах нь амар гоё юм шиг санагдсан шүү дээ. Nice. Тий. Чи нөгөө хөрөмдөр хөө. Зүгээр. Одоо нөгөө яг юу яаж байгаа? Дуулж муулжуулаа шүү. Одоо бид хоёр өчигдрөөс хэсүүлээ листэ гаргаж эхэлсэн юм аа. Би өрмөнд явж үзмээр байна. Би дуулахаас өөр ер нь бол яг ингээд суугаад найз нөхдөөрөө архитын согтөөрөө тэгж үзэг байхгүй юу? Одоо хор яг дотны найзууд хинч хурмаа хийгээг байгаад. Бүр яг өөрөө ингээд очиад уйлж муулаад юу гэж хэлдэг шүү. Надад бол тэгвэл гоё л. Би бас ингээд подкастынхаа бас ингээд очтоосоос өөрөөлгээл ингээд ерөнхийдөө бодоолаа галтаа бүр ингээд яг киносыг ингээд өөрхөө энэ төр гингүүд подкастын зочид надад ягаад ч бас ингээд ойр санагцахгүй ягаад тэр ингээд нөгөө би одоо чиний бараг амьдралын чинь амар чухал хэсүүдэд хамт одоо сая яриад ярьцаад хараагаа. Тэгэнгүүт бараг нөгөө нэг хэдэн жил найзаас илүү бараг зарим минутыг ингээд мэдээд авчингууд аим хурд нөгөө итгэл үүсчихдээ юм шиг. Тэгээ би бас бодоолаа бид хоёроос нөгөө хүмүүсийн листийг одоо гаргаал яах вэ гэж төлөвлөж байгаа л да. Тэг ямар ч зүсгэж байгаа. Тэгээд урилга бол хийгдээд за санал хэлгээц юм чим урина. Дуулах бол миний бэлэг. Тэгээд зөв би тэгээ ширэлэг бач сууштай. За ойлголоо. За подкаст дээр авчаа. Тийм штэ. Одоо сүүлийн үед би нөгөө бүтэц Catstock-ийн нөгөө бүтэц арга барилын хүмүүд өөрчлөлт чинь аим хурдан өнгөрөд байгаа. Надад чи ингээд нөгөө чөлөөтэй болсон юм уу? Ингээд дуусч юм уу? За баяр өндөр ихгүй байж л та. Тэг ингээд нөгөө чөлөөтэй хоёр талаас ингээд ярилцаал зөвхөн нөгөө хүний сонсгоос илүү ингээд гоё харилцаж ярих надад амар гоё санагдаад байгаа. Тэнгүүд бас амар сонирхолтой болоод байгаа маа. Тэгээд амар гоё харилцаа яриа бас гоё. Баярлалаа. Сайн нэг хит хоног угаасаа гэртээ ингээд гараагүй бүр ингээд. Тэгээ одоо би нэрээ гарч ирээ чамтай л юм ирэл. Тийм үү? Одоо тэгээд яг нэг найз нөхдөд жоохон уулзч яриад өчигдөр ээжтэйгээ уцаар ингээд би уйлцсан ярьж байгаа байхгүй. Гэтэл өөр амар уйл. Ээж би ганцаартай ингээд тэгсэн чи ээж надад амар гоё бэлэг авч өгөөд тэгээд жоохон жавхаатай амьдрын амна. Гарч ороод найз мэдээтэй уулзаач чи яана гэртээ бүгд идэв. Тэгэл би за гэл гараад ирсэн тий. Гоё юм. Тэгээ нөгөө амар их юм бодож тунгаацсан үед нь бас үйлдэл сайхан таарсан шүү дээ. Тийм ч учраас сая хоёуланд амар гоё ойлголтууд гарлаа. Амар гоё. Өмнө уулцсан бол тэрэн дээр чинь бүр бас амар завгүй нөгөө бодол ерөөсөө тогтохгүй байсан байхгүй. Амар их ажилтай гэл тэгэл. Тэгээд тэр дундаа би мартсан байсан байхгүй. Тэгтийн. Угаасаа нөгөө үйлдэл бас таарна гэдэг чинь. Гэхдээ харин өнөөдөр л ингээл яригдах гад ингээд байсан л гэж би бодлоо хардаг шүү. Бас утга учир нь хайштай яагаад тохоо үедээ болоогүй яагаад одоо болж ин гингүүд бас нэг эморлынхаа араас л ярих хэрэгтэй байсан байлгүй да. Тийм энд бас дахиад нэг юм ойлгочоо тэрийг нэмж яриад байгаа байхгүй. Тэр чинь өөрөө яг энэ цагийг үр бүтээлтэй болохоос гадна үзэж сонсож байгаа хүмүүст амар гоё. Мөн энэ удаагийн ивент итгэгчээр захиур төмөр ХХК яг оролцож байгаа. Одоо энэ дээр ингээ харагдж байгаачлан эрүүл мэнд биднэрт ингээ яг хэрэгтэй амин дэм ялангуяа Монголын энэ уур амьсгал одоо нөгөө гадаадад болвол яг тэ нөгөө эрүүл хүнсээ хэрэглээд бас нэг арай өөр илүү их нөгөө амин дэм хэрэгтэй юмнууд ууж ижил эрүүл байх нөхцөл нас ингээ бүрддэг юм шиг те. Заавал нэг юм хэрэглэх хэрэгтэй юм шиг. Одоо би бол омега эднэр уухгүй өрөнд хэрэгээс баг ингээ тэр өдрийг өнгөрөөж чадхаа байсан мөлий бүр ингээ ядраад омега ууж ижил нэг тийм арай нэг тийм удаан тийм хөшөөд байгаа юм шиг мэдрэмж авч маад. Би бол яг обсест гэх юм бол би витаминд бүр амар обсест. За болж юм. Тэгэнгүүт миний бас айгүй олзуурах урж байгаа нь болохоор энэ яг юу Болгар улсын яг тийм Vortex гэх үйлдвэрлэл байдаг. Энэ болохоор яг ямар давуу талтай гэсэн чинь эрүүл мэндийн үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлэх 10 үйлдвэрийн нэг гэж явдаг. Тэнгүүд яг хүний биед хэрэгтэй тэр амин димээр нь хангах үст тийм бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг. Тэгээд яг энэ газар болохоор чамд зориулаад бас бүтээгдэхүүнүүдэд явуулсан. За тэгээд яг хоёулаа гисэн чинь чамд бүр аим хэрэгтэй бүтээгдэхүүн лээ. Энэ болохоор аим олон төрлөө байхгүй юу? За энэ ийм хоёр төрлийн бүтээгдэхүүн. Чи одоо дэглэн бариад байгаа гэдэг шүү дээ. Йоо чамд л яг тохирчтэй. За ийм бүтээгдэхүүн байгаа байхгүй юу? За ийм бүтээгдэхүүн байна. За энэ болохоор яа гэсэн чинь
Эми ургамалтай тэгээ нэмдэг нь амин дэм эрт загуулсан Vitamix брендийн витамин гэж аахгүй. Тэгээ Slim Figure гэх нэртэй хоолны дуршил зохицуулагч ийм бүтээгдэхүүн гэж байгаа. Тэнгүүд бидний ер нь бол ийм тархалаад байгаа шалтгаан чинь хоолоо одоо хит их идэхтэй тэр одоо дуршил маань бид нарыг амар тархалуулдаг. Би бас ялангуяа надад чи бүр илүү их мэдрээд байна. Бид хоёр чи ингээд тусдаа гарангуудаа 10 хоёулаа нэмцээ байхгүй. Тэгээд одоо ингээд гэхдээ тэр чинь бас ер нь бол бас сонир байгаа шүү дээ. Тэгээд саяхнаас гинт амар хасаад эхэлсэн. Ягаад гэвэл бид хоёр орой ер нь бол хоол идэхэ болцсон чинь би бол одоо бараг нэг 5 мав хилмэл хассан багтахгүй. Амар гоё за. Би та хэр хугацаад. Тэгэхгүй ер нь аим хурдан бараг сар марч юм уу? Аим хурдан дасгал хийхгүй байгаа байхгүй юу? Тэр маань ер нь бол цэвэр хоолтойсэн. Тэгэхээр энэ өөрөө витамин яг яадаг гингүүт тэр өсөлтийн дагаврыг ялгаруулдаг. Тэр ялгарлтыг бууруулдаг. Тэгээд өсөх мэдрэмжийг багасгадаг. Тэгээд нөгөө тун жоохон бага байдаг гэсэн. Бага шалтгаан угаасаа яг нөө хит их гэхээс илүү яг зохист хэмжээнд нь тааруулдаг гэж аахгүй юу? Тэгээд өөхний шаталтыг дэмжиж, өөхний задралыг түргэсгэн энтер гэд. Ер нь бол яг л тийм яг одоо чамд хэрэгтэй тийм бүтээгдэхүүн байна. Тэгээд биес тэр хортой бодисуудыг гадагшлуулаад хоргожүүлнэ гэсэн ийм ер нь бол орцууд нь хүртэл яг байгалийн гаралтай тийм бүтээгдэхүүн байна. За энэ бол хамгийн чухал заяа. Тэгээ нөгөө нэмэлт бүтээгдэхүүн болохоор одоо эмэгтэй хүн болгоны нөө хэрэгтэй hair skin and nails гэд биотин арай шүү. Яг тийм биотин гэж хамгийн сүүлд байна. Тийм байна. Тэг ямар ч байсан нөгөө үс хумс арьсан наа чи их зориулсан шүү. Ийм бүтээгдэхүүн байна. Энэ дотор нь болохоор нөгөө юу нэ шүү. Танилцуулга нь яаж хэрэглэх заавраас гэсүүлээд ийм юу байна. За баярлаа. За тэгээд бас хөөе. За тэгээ нөгөөх нь болохоор манай ахс 3 одоо ивент тэтгэгчтэй одоо баярлаа. Одоо ивент тэтгэгчнэр байж тэгээ дээрэс нь нөгөө хүнд хэрэгтэй гэдгээр нь бидэд жоохон цензуртаа оруулж ирдэг байхгүй юу. Тэгээд тийм учраас бас ивент тэтгэж байгаа бүх байгууллагуудаа баярлаа. Ийм гоё чанартай контент ингээд түгээхэд бас амар гоё нөлөөж байгаа гэсэн үг шүү дээ. За нөгөөх нь болохоор Монголд яг аль биесээр орж ирээд удааг байгаа So Beauty by Tech гэх тийм гоо сайхны брэнд байгаа. Тэгээд яг оруулж ирж байгаа одоо яг хүмүүс нь болохоор мэрэгжлийн яг энэ чиглэлээр дагнж явж байгаа судлаачид яг оруулж ирдэг. Тэгээд Солонгосын 700 гаруй брэндээс 20-ыг нь яг одоогийн байдлаар арьс арчилгааны бүтээгдэхүүнийг оруулаад ирсэн байгаа. Тийм үтэй. Тэгээд гоо сайхны бүтээгдэхүүн чинь бас нөгөө зориултын стандартын дагуу хүргүүрт хийж байж яг энэ нөгөө чанараа алдахгүй орж ирд юм ба штэ. Тэр бас стандартын дагуу орж ирж гин үгүй юу гэдгийг бас бид нэр айгу сайн мэдэж явах хэрэгтэй. Яагаад гэвэл хичнээн үнэтэй бүтээгдэхүүн байлаа гэд тэрнийхээ одоо нөгөө стандартын дагуу орж ирээгүй байх юм бол юу яадаг. Тэрнийхэн шууд чанарыг алдагдуулчихдаг. Өөрчлөгдөж чинь гэсэн үг л дээ. За тэгээд энэ болохоор эхний бүтээгдэхүүн юм Hello Lab гэд Relief Lotion байна. Энэ болохоор яг юм эмзэг арьстай ч юм уу эсвэл бол яг 0-оос яг дээш насны яг юм элдв төрлийн химийн орчин найрлагад жоохон хашлаад байдаг хүмүүст амар хэрэгтэй. Тэгээ дээрэс нь яг юм тодорхой хугацаанд бол үр дүнгээ гаргадаг. Улаасан арьс марс гэдэг шүү дээ. Нар маран түлэгдэж мүлэгдсэн. Яг миний арьс. Оо nice. Наач яг миний арьс заяа. Тий. Тэгээ яг тийм арьсанд бол амар яг тохирдгоор алдартай брэнд гэж аахгүй. За тэгээ нөгөө хоёр нь болохоор энэ бас амар алдартай брэнд. Young Me гэдэг юм брэнд байгаа аахгүй. Маск нь болохоор нөгөө бидэд чинь гоо сайханд ордог штэ. Тэгээ гоо сайханд ороод нөгөө маскыг тавьж байна. Араас нэг гоё чигшсэн юм шиг мэдрэмж авдаг. Энэ болохоор яг тиймтэй зүгээр дүүцгүйц чигшэл өгөх юм. Чигшэл өгнө. Энэ л хороо цайруулна. Ийм юутай заяа. Энэ юу нь болохоор надад амар гоё санагдаж байгаа нь арьсны хор тавдрын өвчлөөр дэлхийн хэмжээнд 1-р байранд жагсдаг орон Австрали улсад нарны туяанаас үүдэлтэй арьсны хөгшрөлтийн асуудлыг шийдэх зорилгоор бүтээсэн арьс арчилгааны Young Me UVR гэд брэнд. Яг тэгж гаргаж ирсэн брэнд гэж аахгүй. Тэгэхээр яг нэг чиглэлийн юмараа дагнахаар илүү чанартай юм гардаг штэ. Тэгээ эндээс нь ашиглаж үзээч байгаа сэтгэлээ бас хуваалцаарай заяа. За ийм гоё брэндүүд баярлаа. Яаж вэ? За тэг хамгийн сүүлд нь Cat Stock-ийн талархлын үгс. За. Тийм юм байна. Энийг уншиж чадах юм уу? Болно шүү дээ, унш. Үу яана. Энэ ингээ хүн болгон дээр өөр өдөөстэй тий. Тэгэхгүй. За чи уншаад за. Таны хуваалцсан түүх хэн нэгний сэтгэлд гэрэл асуусан. Итгэлийг сэргээсэн. За дахиад. Би ийм шүү. За яах вэ? Сэргээсэн нэгэн оч байлаа. За
Амьдралаасаа олж мэдсэн ухаарлаа зориглон бусдад хуваалцсан тэнд гүнээ талархаж байна. Таны гэж ам нь. Таны алхам бүр урам зориг ухаарл хайр гэрлэр дүүрэн байх болтугай. Баярлаа. За энэ бол яг Cat Stock-оос хамгийн сүүлд нь хийлэгдэж байгаа гоё сэтгэлийн үг юм шүү. Баярлаа. Намайг уурж оролцсон маш их баярлаа. За өстө харин хүрэлцэж ирээд яг сая хэлдэг шиг түүхээ зориглон бусадтай хаваалцсанд. Баярлаа. Чамд бас айгуу тийм баяраар гоё наа. Тэг энийг маань одоо яг хуваалцсан амар баярлаа. Өнөөдөр ихтэй өөр амар баярлаа. Гэс натад туссан. За стамаш баярлаа. За уран бүтээлд нь одоо амжилт үсгэх нь штэ. Амжилт үсэг. Ахна. За ингээд ярилцлага маань та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Ингээд зориг дутаг мөчөд хин нэгний түүхэл чамайг түшгээд л 7 хоног бүр шинэ түүх орох учраас бүгдээрээ subscribe дараад лайк тараад тэгээд босод түүхүүдийг маань ч гэсэн орч чадахаараа гэж хүсье.